Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. Би цэжний мэслийн засгийн эмч Эрдэнэ Бэлгэн байна. Өнөөдөр та бүхэн манай засгийн үйл ажиллагаатай танилццгаая. За сайн байцгаана уу? Сайхан амлцгаасан уу? Өглөөний обхот их юм. За. Төсний шинжилгээний нэг цэжний эрдэнэний давтчих дээ. Маргааш боллоо орох уу яах вэ? Шинжилгээг харж байгаа л тий. Энэ хоёр нь өчигдөр яаралтай явсан. Цэвэрлэгч бодис уусан. Гэсэн 19:30 минут уугаа цэвэрлэгч вакстай. Тэгээд доторхыг харахаар дотроо шүлтэй л юм блэ, дигитэр юм блэ. Окей, энэ дээр нөгөө эмзэтээс ирэхтэй тий. Одоо болохоор бол харьцангуй вакуум болчиход байгаа байхгүй. За эхлээ өнөөдрийн хаалгаанд бэлтгэж зөвхт байгаа. Уушгины артерийн зүүн салаа нь болохоор хөндийн вений илэрлэлтэй юм хөхт байгаа. Тэгээд өнөөдөр төлөвлөж юмар уушгины артерийн зүүн салааг таарч залах хаалгаанд бэлтгэсэн байгаа. За өнөөдөр болохоор зүрхний төрөлхийн гажгийн 2 хаалгаар бэлтгэгдсэн байгаа. Эхний хөхтөө авч ийн гэж хэдүүлээ тэгээд манай зүрхний мэслийн хэсэг рүү явцгаая. Хай, өглөөний мэнд. За хүүхдээ аваад. Хүүхэд ирсэн шүү манайхаа. За энэ манай зүрхний мэслэл хийгддэг өрөө. За ингээд зүрхний эрчим хэмжлэгийн ингээ хажуудаа хийдэг байгаа. Өчигдрийн хаалгаанд баш хийдэг үзье. Дахин юугаа чөлөөтэй. Шэсний гарц багавтар гэдэг боломжийн байгаа. Утаана хийчээд дэксээ. Тэгээ өнөөдрийн хаалгаа маань хэвчсэн байна. Гараа багтдаг яа. Өнөөдрийн хөвгт маань болохоор ховд орны тасалчийн цаохтой уушгины артерийн хүнд зэргийн нэрэсэлтэй хавсарсан хүнд хөх гажиг байгаа. Одоо болохоор ховд орны тасалчийн цаохыг нөхөх уушгины артерийн хөвгний нэрэслийг засах хаалгаа хийхэд бэлтгэдэг байна. Скальпер. За зүслэг эхэллээ. Хапаны цаг дараараа. Комментч шалж байгаа. This baby, this is. За манай цэжний мэслийн тасгийн хувьд гэх юм бол одоо 2022 оны 1 сарын 10-нд их хүүхдэрүүдийн үндэсний төвийн ерөнхий захирлын тушаалаар бол 12 ортоо 4 эмчтэй 5 сувилагчтай бол байгуулагдсан байгаа. 22 оноос болоод үйл ажиллагаагаа бол явуулаад одоо жилдээ манайх 200 гаруй мэс засал. За 300-аас 400 орчим хүүхэд хэвтдэг. За мэслийн хувьд гэх юм бол цээжин дотор байдаг уушиг, зүрх, улаан хоолой, гол, авирга гэсэн эрхтнүүд бол мэс засал бол хийж байгаа. За 0-оос 18 насны Монгол улсад бол цээжний эмгэгтэй гажигтай бүх хүүхдүүд бол тусламж үйлчилгээг үзүүлж явж байгаа. За хамгийн сүүлийн үеийн шинэ технологи гэх юм бол одоо зүрхний нээлттэй мэсэл цусны зохиомд эргэлттэй бол мэслийг хэрэгжүүлж эхлээд одоо та явагдаад 4-5 дахь хоногоо болж байна. За нийт бол 5 хүүхэд бол мэслэлд орсон байгаа. За уг мэслэлийг одоо бид нар жилдээ эхний ээлжинд бол жилдээ нэг 50-аас 60 орно. За айжмдаа тэрийг бол нэмсараад л одоо 4-өөс 5 жилийн дараа гэхэд одоо 200-аас 300 орчим зүрхний нээлттэй мэслэг бол хийх тийм төлөвлөгөөтэй байгаа. За ингээд өнөөдөр бид нартай хамт байсан ингээд манай цэжний мэслийн нэг өдрийг хамтдаа өнгөрөөсөн амарт баярлалаа.